Яагаад баримл танд тэгж их таалагдгийг. Да яагаад баримлыг одоо бүтээе, барья гэж боддог болсон юм. За энэ бол зүгээр би хүүхэд байхасаа л би нэр ордны баримлын дугуйлан мөгөөлөн гэл ингээ яваал. Би чинь Дандмаа өгшин шав. Би олон багштай. Дандмаа байна. Би мэгмөр гээд баримлч байсан. Уран баримлт тэр байна. Дөрцөрн гээд бас одоо Сэрүүн тунгалаг байна та. Бас л манай том одоо баримлчдын нэг. Энэ хүмүүсийн гараар орсон юм аа. Тэгээд манай багш нарт нэг сонин онцлог байдаг байхгүй юу? Чиний уран байх чинь бол Тэнгэрээс өгөгдлөө. Хамгийн гол нь чи хүн байх ёстой гэж. Тэр тал дээр биднэрт нэлээд бидний үеийнхэнд айгуу тийм даалгаварч гэх юм уу да. Тийм байдлаар хандж ийсэн учраас бидний үеийн баримлчид ёсцодогтой альва бүтээл хийхдээ одоо юу гэмдэ нэг хүний захиалга, хараа, хяналт гэдэг юм да. Тэрнээс ангид байсан. Тийм л байдлаар өнгөрсөн хугацаагаа өнгөрөөлөө дөө. Тэгээд олон багш нарынхаа бас дурсахгүй болдгоо. Учираас би энэ багш нарынхаа одоогийн дурсгалтанд зарим нь одоо тэнгэр альцсан байгаа. Одоо амцрын байгаас дөрцөн багш маань байна. Дөрцөн багштайгаа холбоотой байгаа. Ийм байдлаар өнгөрөөж ирлээ. За өнгөрсөн 15 онд би олон жил одоо дуусгаж чадаагүй бүтээлээ дуусгасан. Тэгээ олон жил гэхлээр хүмүүсүүд айгүй гайхдаг байхгүй. Одоо яах лээрээ заавал нэг бүтээл, хоёр бүтээлийг ч юм олон жил хийдэг ингээд. Тэгээ капитализмд орсон үед уран бүтээлч чинь юу гээгдсэн шүү дээ. Одоо энэ түүх болоод үлдчихлээ л дээ. Тэгээ би яагаад энийг түүх болгож сөхөд байгаа юм гэхлээр энэ одоо төрд гарцсан одоо энэ хүмүүсүүд байгаа шүү дээ. Одоо анхдагч гэдэг байгаа. Эдгээр ч бүгд ядуу байсан. Яагаад энийг би нотлоод байгаа гэхлээр монументал чимээлийн үйлдвэргээд энэ дээр тэд нар цугладаг байсан. Лувсан дорж байгаа гэдээ манай дарга байлаа. Үйлдвэрийн дарга монументал чимээлийн үйлдвэр. Энэ мундаг хүн байсан. Ухаантай. Бид нарыг хордоггүй. Одоо нүгээр тэр үед чинь төрийн эсрэгэл юм шиг хүмүүс гойцоодог байсан. Тэгэд бид нар оролцдог байсан юм аа. Тэгээ яг та энэ уриалдаг, дууддаг энэ улсууд чинь тустай хүмүүсүүд байдаг шүү дээ. Уран бүтээлчд бол харин ч тэр социализмд хамгийн мундаг арчлагчд нь байсан. Хэлэх гэсэн юм даргынхаа өөдөөс хилчдэг. Тэрнийхээ шам бангийн хүртэхтэй гавьяа шагнал авдаггүй. Ийм л байсан үе. Энэ бол туйлын үн. Тэгээ эдний чинь нөгөө лоозон нөгөө жигсах одоо өлсгөлэн зарлахтаа барих лоозон янз янзын юмнууд чинь одоо нэг шиг юм хулдаасан хэвлэл байгаагүй. Бүгд өөрсдөө цагаан 100 юм бүгийг аваад тэгээд гараараа бичдэг юм үе. Одоо болдгээд ил болдгээд манай баримлч энэ тасгийн дарга байсан. Энэ хүн эдний барих лоозон юмнуудыг одоо хийж өхийн тулд эднэр мөнгөгүй юм байна. Энэ эрхмүүд бүгд очижсэн. Эднэр мөнгөгүй юм байна, хэдүүлээ мөнгө цуглуулж барих лоозонгийг хийж өгөхгүй бол болохгүй нэгэд 1000 төгрөг цуглуулжсэн тэр үед. Одоо болд одоо гэрчлэн. Болд одоо ажиллаа хийгээд байж байгаа манай баримлч юм байна. Тэгээ 1000 төгрөг цуглуулахдаа 5 10 дан уран бүтээлчдийн цуглуулсан мөнгөөр шөнө эднэр чинь үүлээ үзэж бичдэг чаддгууд нь бичээд тэр лоозонгийг хийгээд маргааш өглөө тэр урай лоозонгийг барих юм бид нар хийж өгсөе. За гэтэл одоо эднэрийг зөөрлүүлээд хардаа. Нөгөө мөнгө байхгүй лоозонгооч барих мөнгөө гаргаж чадахгүй хүмүүсүүд одоо ямар их мэдлэлтэй, ямар их баян болж байна. Тэгчгээд одоо бид нарыг их дээрээс харж явах жишээтэй. Ийм юм болцсон байхгүй юу? Тэгээ энэнийг
өнгөрсөн үед чинь яг хөө социализмын үед бол уран бүтээлчдийн одоо тэр плакат хийх, одоо энэ нийгмийн сайн сайхан байлгахын төлөө урай лооз энэ төр зөндөө гоё юм байсан. Бидний ур ухаанаар хийгддэг байсан. Гадагшаа дутгшаа бэлэг дурсгалын юм зөндөө хийж Цэдэн бал даргын Батмөх даргын юмд хийж өгчээлээ бид нэр. Бид шүү. Ганц би хийгээгүй Монголын орчууд тэрэн дээр зүтгэж ийсэн. Зураачт нь баримлчт нь баримлынхаа юмнуудыг хийж ийсэн юм байна. Тэр үед бол уран бүтээлчд бол үнэлэгддэг байсан. Гавьяа шагналыг өгдөг байсан. Бүтээлийн үнэлээ 5-10 өгдөг байсан. Бид шиг баян хүн байгаагүй. Одоо та нар хардаа дүрслэх урлагийн буюу яг энэ нийгмийн хөдөлгөгч хүчин болж исэн хүмүүсүүдийн хэрэглэг нь багасцсан төрийнхэнд. Одоо та нар эдгээр юу хэрэгжилж гэнэ үү гэхлээр монголчуудыг уяах хэрэгтэй байхгүй. Монгол хүн бодох юм бол зөв шийдвэр гаргадаг байхгүй. Бодуулахгүй тулд завгүй байлах нэг талаас. Өдөр хоногийнхоо хоолыг яаж олох вэ? Тэрэндээ одоо улайран бие биенийг мүлжих. Энд нэгдүгээр завгүй байл. Хоёрдугаарт юм бодох гээд ирвэл уяраадаг байхгүй. Нөгөө дууддаг, хуурддаг. Одоо тэр хүмүүсүүд ямар их гавьяа шагнал одоо хүртэж байна. Энэ бол гаднаас барьж байгаа бодлого гэж би харддаг. Гадныхан тодорхойлч монголчуудыг бодуулах юм бол зөв шийдвэр гаргадаг юм аа. Тийм учраас аль болохоор юм бодуулж болохгүй гэсэн. Бүр хааваага Манжин хааны үед баг хаадын үед ч гэсэн энэ бодлого явж ийсэн. Тэгээд хүмүүсүүд ярьдаг л да. Манайхан хоорондоо ингээл ярина шүү дээ. Яагаад энэ арт хүн одоо босдгүй юм бэ? Энэ хулгайчуудыг алчмаар байна шүү дээ. Гэтэл юу гэхлээр баг хаадын үед биднэрт сургамж болоод цус тохиодлогдсон код байдаг байхгүй. Тэр нь юу гэхлээр баг хаадын үед бид нар ч маш их биенийг алсан юм байна. Нөгөө ван хаадуудыг хаан хүүдүүдийг одоо ингээ хуваагдсан. Тэдний өмнөөс тулалдаж маш их биенийг агнж исэн, алж исэн учраас тэрнээс хойш цөөрснийхаа дараа монголчууд ойлгосон байхгүй. За эн чинь бид нар яаж ч муулталцж ийсэн. Биеийнхээ цусыг үзэж болохгүй юм байна гэдгийг ойлгоцсон байхгүй. Тэгээд биднэрт үе дамжаад бидний цуснд кодлогдсон бид нар биенийг алддаг байхгүй. Ингээд тантай яриа сууж хаад надад анзаарагдаад тань л да. Мэдээж таныг уран бүтээлч гэхээсээ илүү таныг ер нь бачуурсан дотроо ер нь багтарсан нэг юм байгаа гэдэг сургаар таны дотор байгаа юмыг хуваалцах бас үндсэн зорилго байсан. Гэхдээ битүүрт ярилцах цаг их байгаа учраас энэ лүгөө орно. Энэ лүгөө орохоос өмнө тэгээд би үргэлжлүүлээд уран бүтээлийн талаар бас асуулт тавьмаар байна л да. Энэ бол ер нь бол дэлхийн Монголд ихтгэл дэлхийн техникийн уран баримл одоо салбар энэ юу нь бол маш томдоо тооцогддог. Гайхамшигтай түүхэн юмнууд байдаг. За сүүлийн үед бас мэрсэр баримлууд, хөшөө, дурсгалууд баригдаж байгаа ч гэсэн та энэ талаар юу бодож байна? Баригдаж байгаа хөшөө, дурсгалуудыг ер нь та анзаарч гин үү? Анзаарах сөхөөтэй явна уу? За баримл олон төрөлтэй л дөө. Зөвхөн миний яг өөрийн одоо чултам дараагаас үүрэг болгож өгсөн төрөл бол медалийн төрөл. Чултам дарга намайг дуудаад үүрэг өгч ийсэн. За чиний энэ хийж байгаа хийц чиний энэ юу чинь бол ерөөсөө медалийн төрөлд орох юм байна. Чи тэрнийг Монголд хөгжүүлээ гэж. Тэгээд тэр үүрэг даалга маань яг хөө би амьдаа л нэг юм. Тэгээд л өдий хүрлээ. Тэгээд надаас хойш одоо яад дуусах юм мэдэхгүй зүгээр. Энэ олон нийтэд төгтсөн тэр миний Чингис хааны гурвал гээд бүтээл байгаа. Одоо тэр маань архин дээр гараад ийсэн тэрний хоёр архин дээр гарсныг би зогсоолоо. 5 жил шүүхээр явж зогсоолоо. За одоо нэг зөвшөөрлгүй ашиглацсан одоо тэр 2 сая 600 мянган Чингис сэрцгээгээд элбэг доржийн арчилсан намын захиалгаар өөрснөө хийцэн надаас зөвшөөрлгүй авчих юм одоо байдгийг.
Энд хүмүүсүүд их бухимдаж чиний бүтээлийг ашигласан байна гэд баахан ярьдیں۔ Би тэгээд за яхаа наад хөөвөл цугцаа 10 жил байдаг. Одоо наад улсууд чинь тархин дээр суудсан байгаа зэгт наадах чи явахгүй гэд би хөнддөггүй. Тэгээд тархинаас буугаад зэрэгцээ суудсан цагтаа би хөндгийг юм байг гэхүү. Тэрэн дээр би нэг гомдол гаргадаггүй. Одоо байжлах хугацаанд дуусаагүй. Баримлын төрөл дээр бол медаль дээр бол ийм байна. Зүгээр би жижиг баримлын төрөл өөр өнгөрсөн хугацаанд бүтээлээ дуусгаад ингээд 15 оны шилдэг уран бүтээлээр хаан уулзгээд бүтээл шалгарсан. За шийдлгээд энэ өчнөө засгийн газар байгууллаа янз янзын нэрүүгээр шийдэж чадахгүй, эвлэрдэггүй. Энэ байдлыг би бас л одоо яг бухимдсан сэтгэлээ тайлж та нар минь нэг улс гүрнэ Монгол гэсэн улсыг нэг сайхан эвлэрж ягаад хүчтэй болгооч гэж жишээ болгоод амтан хүртэл одоо ингээ эвсээд хүчтэй амтан дундаас агаарт эвсээд би болгож явах. Та нар нэг хүн байна да нэг эвсээд Монгол гүрнийг нэг зөв болгоо хүчтэй болгооч гэд шийдлгээд нэртэй юм бүтээл хийсэн. За ганцхан юм дээр би харамсаж явдаг нь хүмүүсийн уран бүтээлийг би бол муултгүй. Яагаад гэвэл тэр хүн өөр ертөнц байхгүй. Яагаад уран бүтээлчд ингээд биеийнхээ үзэл бодлыг юу гэдгийг одоо ямар нэг юм тулгуурлдаггүй одоо очиж нэг шахаанд ордоггүй гэхлээр өөрсдөө бүгд өөрийн гэсэн том ертөнцтэй. Тийм учраас ямарваа нэгэн нам ивсэл янз янзын юмны шахаанд ороод босонд хашигддаггүй байхгүй. Тэрүүгээр онцлог учраас би уран бүтээлчтэй бүгдийг мундаг гэдэг. Нэг алдаа байхад нөгөө талдаа миний гаргадаг алдааг тэнд сайжруулаад хийцэн байх жишээтэй. Ингээд би нэг нөхөж явдаг байхгүй бүтээлээр. За зүгээр харамсалтай юм юу гэхлээр бид нар би өөрөө цутгаараар бас мэрэгцсэн шүү дээ. Шилдүүн даргын заавраар би социализм үед чинь бүхэл социалист орнуудаар яваад технологийн үндсэндээ намайг хулгай хийж ир гэж даалгавар өгч маш олон орноор явсан. Тэрнийхээ дагуу 88-9 онд бүх нөгөө юунуудын заавар бүх юмнуудаа бичээд хийгээд технологийн боловсруулад 89 онд фундаментын ухаад хийж исэн хүрэл цутгуурын үйлдвэр одоо өнгөт металлаар цутгуурын үйлдвэр хийгээд тэгээд чулууны үйлдвэртэй ингээм хамтарсан тим хийгээд тэгээд дээр нь галваник жижиг бүх юмнуудаа хийхээр бүх технологи нь бий боловсруулад тэгээд барилгын цэргийн барилгын билүү хөдөөжгөн барилгын институт гэж байсан. Тэндээс нэг хүн нэг би дагуулж аваад тэр үйлдвэрүүдийн ерөнхий араамуудыг босгуулахаар дагуулж яваад тэр хүн чинь бүх юмнуудын технологи мэдчихээс нэг үйлдвэрийн барилгыг босгоно шүү. Тим хүнтэй яв тэр хүн зураг төслийг гаргаад 4-р цэцлэгцэн чинь газрыг олгоод одоо 2 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх юм маань нөгөө арчилд орлоо гэж бид нэр хөөрөөд капитализмын одоо энэ бидний лайгаа эдэлж байгаа энэ нийгэмд орчих. За лайгаа эдэлж байгаа гэдгийг хүмүүсүүд ажилт дотор ойлгоно. Энэний хүчээр сайн сайхан яваач хүн байгаа бах дээдсүүд дооцууд нь яаж үлээ үзэж байгаагаа одоо өөрснөө ойлгочихж байгаа байх. Аль ч нийгэмд өөрсдөө хүнээрээ байхгүй бол муухай болгодог гэсэн харууллаа шүү дээ. Тэгэхээр энийг бол зөв ойлгоно гэж. Тэгээ ингээд тэр үйлдвэр одоо зогссноороо яг тэр үед хийгдвэхээс одоо Сүхбаатарын хөшөөг бид нэр хүрэл болгохоор хотын захиргааны даалгавраар нөгөө муу даваацрангуй маань тэгэхэд амьд байлаа, ширүүн байлаа. Даваацрангуй толгойлоод тэр одоо энэ Сүхбаатарын хүрэл болцсон. Энээс чинь хуучин баримлаас нэг хэв аваад манитал цэвэрлэлийн үйлдвэрийн заалан дотор баримлчид юу н оролцоогүй хүн байхгүй дээ. Сайхан тэрэнд нь оролцоод хүрэл цуцгуурын ажлыг надад даалгаж өгч ийсэн. Тэгээд тэрнээс хэв юм хүмүүсийг аваад ингээд
Эрдэнэтэд очиж хийхээр болоод үйлдвэр чинь нөгөө фундамент нь ухаа жил хөрсийнх нь юуг суулгалтыг хийдэг юм биш үү? Одоо байгалийн юугаар. Тэр хооронд нөө ажиллаа эхлэе гэдэг Эрдэнэт байж байгаад буцаад хүрлээ авах гээд ирсэн чинь хангамж дээр хүрэл маань байхгүй болчихдөг. Москвагийн мэтишээс Дулан цагаан гэд манай материал хариуцсан эмэгтэй бит хоёр очиж ачуулаад 20 тонн хүрэл авцраад энд хангамжид буулгасан. Тэнд буулгасан юм маань нэг мэдсэн чинь байхгүй болчихсон. Юу болов яав юу гэсэн чинь шүүх цагдаагаар явсан чинь дансны бодлын байна хүрэл орж ирээгүй нэ гэдэг байхгүй. За тэгээд ингээд заада болохоо байлаа гэдэг тэгээд бол битээр үндэсний телевизэд ярилцлага өгөөд Сүхбаатарын хөшөөний хүрлийн ажил зогссон гэдгээ хэлээд захиалагч нь байхгүй мөнгөгүй болсон гэд 90 онд битээр чинь хэл мэдээлэл хэрэгслэр хэлээд тэгээд энэ ажил зогссон юм. Харин сая юу яачлаа да хүрэл болгочлаа. Бид чинь нэг урлагийн бүтээл гэдэг юмаа бодохгүй тэр хинт зориулж хийсэн юм бэ гэд ингээд дайрдаг нь бид нар нэг оюун санааны тусгаар тогтнол алдж байгааг шинж. Ленин шиг буулгалаа шүү дээ. Тэ? Уу яах гэж утгагүй л байхгүй. Сталины шиг буулгалаа яах гэж утгагүй л байхгүй. Энэ бүтээл байхгүй. Олон улсын дэлхийн нийтээр энийг бүтээл гэж харж байхад бид нар тэрнийг Ленин гэж хардаг. Эсвэл Сталин гэж хааваага тэр тэнгэр талцсан бурхтуудыг хийсэн хөшөөгөөр нь өөрийн хардгаараа бид нар оюун санааны хоосролд орчод байгаа байхгүй. Нөгөө бидний нөгөө монголчууд айгүй тийм одоо юу гэх юм одоо соёлтой, моёлтой соёл урлагаа мэддэг энэ гэсэн хөвсүүч өөрснөө хөшөөрөө дайраад уул над руу дайраад явах хэрэгтэй байхгүй хамгаалсныхын төлөө тий. Гэтэл үгүй нэг хөшөөрөнд дайрдаг байхгүй. Тэгээ энэ жоохон эмгэнэл биднэрт эмгэнэлтэй зөндөө байгаа. Зөндөө. Тэгээ ан амтан дээрээч бид нар эмгэнэлтэй байна. Хөшөө дурсгал дээрээ уран бүтээлчтэй харж байгаа харц нүдний хүртэл тийм сохор байгаа байхгүй. Эндэл миний бодлоор манайхан дайсагнаад хүнтэй дайсагнахаа болоод хөшөөтэй дайсагнаад ихэлсэн надад бас сайн санагдчихсэн тийм ээ. Тэр зүгээр миний бодлоор зүгээр түүхээр үлдэж болоогүй юм бах та. Яг л та. Тэ. Түүхээр л муухай байсан муухагаараа сайхан байсан бол сайхнаар дурсаж байхаар байсан байх хэрэгтэй байхгүй. Хүмүүсийн харахаар нүд нь орсоод бүр үзээ ядаад дайсагнаад одоо хүн байсан бол алид ялаа хийцэн байх нь шүү дээ. Тийм одоо алаа хийцэн. Хөшөө болохоор буулгаа хийцэн. Эн чинь өөрөө л нөгөө Монголын гэсэн нөгөө ёс жудаг бусдаас ялгарах энэ юм чи байхгүй болчихж байгаа байхгүй. Энэ дээр болохоор яг нэг таны ярьжсэн оюун ухааны тусгаар тогтнолоо алдж байна гэдэг чи яг энэ чи бас орж ирж байгаа юм болов уу гэж юм. Тийм энэ чинь би хэлж байгаа юм биш л дээ. Энэ чи өвгдээц. Одоо хааны мэн захиас гэж хүртэл зарим өвгчүүл захиж үлдээсэн. Тэр нь юу гэхлээр үхвч үл алдагдах тусгаар тогтол оюун санааны тусгаар тогтол. Үхвч үл алдагдах оюун санааны тусгаар тогтнол гэж байдгийн маа хүүхдүүдээ гэж. Үхсэн ч гэсэн бид нар тэр нь уламжлаад үлдэх тэр санаа байхгүй. Үхсэн ч гэсэн тэнгэрээс харж явах юм шүү дээ. Ийм ийг л би одоо аргагүй ихэн зөвхөд тавьж шít. Энийг хүн болгон ойлгоцсон оюун санаанда далд нууц хатгалж ах хэрэгтэй байхгүй. Гэтэл би одоо ил гаргаж шít. Захиас юм. Тэ харж байг одоо хараагүй ч гэсэн харж байгаа гэдэг бодлоор яг оюун санааны одоо тусгаар тогтнол хадгалж явах хэрэгтэй гэдэг санаа яваад байгаа юм тийм. Ингээд сая хоёлаа ярилцаад явж исэн чи та сая ан амтан гэл дурддагдаад эхэллээ л дээ. Таныг болохоор 3 үеийн гөрөөч гэж таавар хэлсэн. Дээрээс нь таныг байгальтай ярьдаг хүн гэх юм байлээ. За тийм ээ. Ер нь гөрөөчд бол байнга байгальтайгаа ярьдаг шүү дээ. Тийм 3 үеийн гөрөөч гэдэг маань одоо би өөрийнхөө мэдж байгаагаар л ярьж байгаа шүү дээ. Манай өвөө маань өндөг гөрөөч байсан. Би хааваагаа тэр харналхаасаа тэр өвгний гөрөөлсөн хишгээс нь хүртэж явлаа.
Дараа нь өвөө аав маань гөрөөч байсан. Аав маань цэргийн хүн байсан. Тэгээ хамгийн сүүлд нь засгийн газрын хэрлэх газрын нууцын эрхлэгч байж хагаад намайг 10 дугаар ангид байх жил тэнгэр хэлсэн. Энэ хүмүүсүүдийн сургаал тэдэнтэй нөхөрлж байгаа нөгөө жудаг нэгт гөрөөчдийнх нь амнаас сонссон тэдний үлгэр домог шиг ярьж исэн энэ юм чинь миний оюун санаанд үлдчихэж байгаа байхгүй. За тэгэл эдний сургаал гэдэг чинь одоо бол өстой нөгөө лекц тавихад бол хэлэхэд олдоход хэцүү сургаалууд л да. Тэгээ би энэ хүмүүсүүд надаас асуудаг юм а. Та нэг сайхан ном бичээч. Одоо эсвэл нэг сургууль дээр лекц мэгц хийгээч гэдэг. Хамгийн том зовлон нь юу гэхлээр отог дээр энэ сургаалуудын үг өөрөө гардаг байхгүй. Тэрнээс би нэг хичээл заах гээд хин юу гэж хэллээ, юу гэж дамжуулж ярьлаа гэж ингэх юм бол ерөнхий хитэн зүйл гарна уу гэхээс яг отог дээр бид нэр гөрөөлөд явж байхдаа юм уу залуучуудад сургаал айлдахдаа эсвэл хийсэн буруу үйлдэлт нь ташуур өгтөө яг эдгэр чи шууд хүнээс өөрөөс нь ингээд санд сэрэх ойд нь тэр нөлөөлөд гардаг байхгүй. Тэрнээс би одоо хааны газар лекц тавих юм бол надаас цөөх юм гарна. Яг тэр нөгөө шавь сургалтаар эн чинь мэрэгжлийн болдго юм а гэдэг утгаснаа чинь өөрөө ерөөсөө тэр дагуулж яваад отог дээр сургах зан үйлд нь хийх юм нь ерөөсөө үе удмаараа дамжаад өвгдөөсөөс өвлүүлсэн юм нь яг энэ хിവэрэл явах хэвээр. Тэрнээс би нэг ухаантай болоод ном хичээл ихлээр буруучих байхгүй. Энэ дотор чинь отог дээр хэлэх сургаал нууц юмнууд маш их байна. Хин нэгэн бусармаг хүнд юм уу эсвэл олзон нүд анд сураагүй хүнд сонсох эсгүй хүртэл байгаа байхгүй. Тийм учраас би альва нэг юм нэг ухаантай юм бол дэлгэрүүлж ярьдаггүй дандаа өвгдийн сургаалыг би хэлээгүй юм шүү гэж хэлдэг учир нь тэр байхгүй. Тэгээ миний үед одоо бас гарсан хэлц үгнүүд юм уу эсвэл амьдрал дээр тохиолдсон. За энийг сурахгүй болохгүй юм байна гэдэг юмуд би. Тэрмэн дандаа ингээд тэр орчиндөө орж иж эн чинь ангөрөө гэдэг чинь нэг юм бүх хүн хийдэггүй мөртлөө бүх хүнд хүртээдэг нөгөө ангийнхаа олжиг бүх хүнд хүртээдэг юм одоо баг тойрогт байх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо галц засгийн тухай хууль хүн болго бангийн буу эзэмшигчтэй гэдэг бүр байлдааны буу гаргаад ингээ буруу яваад хүмүүсүүдийн оюун санаанд буруу юм нөлөөлсөн юм аа. Одоо энийг л зөв болгох гол амьдаа би залуучуудыг уриалаад та нар минь битээ нэг юм төр засгийнхан чинь нийлээд доктор шийдвэр элдв юм гаргаад нуус тогтоол гаргаад хулгай хийгээд та нар минь битээ зэрэгцээд тэр дарав туулахна гахаа гөрөөснөө хулгайлаад байгаа ч тээ. Одоо эн чинь тэгээд би дуурах гэхлээр цаан чинь тийм болж байгаа шүү дээ над хэлж шээ. Нөгөө залуучууд нь хэлэхлээр тэр ихтэй чинь хідэн тэр умаар нь усч яхад миний нэг ганц тарваалаад боодог хийж идэх юу юм бэ урцаагаа гэхлээр би амаа таглуулчихдаг байхгүй. Үнэндээ л яг тийм болчиход байгаа байхгүй. Надад ч өөрснөө идж авч бид нар яагаад идж болдгоо гэсэн. Ийм хоёр талаасаа барьцаанд орчод байгаа. Би дунд нь ороод ямар сандаа нэг одоо юу гэх юм бэ одоо нэг зөв замд нь оруулах гэдэг ингэхлээр төрийнхэнд би төрд байгаа төр биш шүү. Төр чинь өөрөө төр тхийн гарснараа муухай сайхан харагддаг байхгүй. Тэр хүмүүсүүдийн хийж байгаа үйлдэлийг хэлснээрээ би одоо муухай хүн болж баба урцаа бол өөрөө амчин өөрөө агнуулах гэдэг. Тэр хүмүүсүүдийн л үзэл бодол тэрнээс би тэднийг чи намайг гүтгэлээ хоо худлаа хэллээ гэж би хэлэхгүй байгаа. Тэгвэл явж илэг тэр яриа. Тэр яриа явах тусмаа намайг хурцлж байгаа байхгүй. Зүв байх гэдэг чинь энэ л байхгүй.
одоо ингэж битэрийн яриа болохоор тань нэг бактериал уур нэг юм цугласан, бугалсан юм бол ойртчихл байна л да. Гэтэ энэс өмнө асуух ярих юм бол бас байна. Ингээд та бол 3 үеийн гөрөөчин гэж байгаа. Одоо ингээд аан, амчин, гөрөөчин гэдэг ярьдаг. За эрт дээр үед бол угаасаа харахгүй тодорхой бас нөгөө нэг хоол хүнсэндээ зориулах гэж ангиндаг байсан байна. Одоо цагт болохоор миний харж байгаагаар зүгээр шунлын сэдэлтэй мөнгө олох гэсэн аргаар болон ерөөхдөө нэг тийм зарим хүнээс би айт юм л та хорхоогоод арах гэж хийдэг гэдэг. Заавал тэгж амтан алж хорхоод ардаг хүн яана удаа цаашаа зэрлэгшээд явал тэгээд сүулт яг хүн алж хорхоогоод арах юм уу. Нэг юм асуудал байна л да. Одооны анги өрөөний тухай одоо ер нь яг зорилго нь ямар байх хэвтэй юм бэ? Зөв байх нь ямар их хэвтэй юм бэ? Ямар ан буруу болоод байгаа юм бэ? Би энэ залуучуудад бид нар сургаагүй бидний буруу. Яагаад бид нар буруутгсан юм бэ гэхлээр энэ одоо хаанаасаа орж ирсэн одоо явуулга юм уу юу юм эсвэл нөгөө өөрснөө хулгай хийхэд тулд ард иргэдийг хулгайч гэж харуулж өөрсдөө далдлахын тулд гаргасан зүйл юм мэдэхгүй нэг хэсэг чи ерөөсөө ямар юм явагдсан бэ гэхлээр нөгөө хүндрээд ирсэн үед аимтан байгаль руугаа дайрдаг гэдэг юм явагдсан. Энийг төр засагт байгаа хүмүүсүүд бүгд мэдчихсэн. Гэхдээ хэнийг ч барьж авч шоронд хийгээгүй шүү. Хийх юм бол Монголын ард түмэн бүгд орох байсан байхгүй. Тэгээ энийг нөгөө цаанаас уламжилж ирснийг бодсон уу яарсан дугаа өнгөрөөсөн байхгүй. Энэ бол олон жишээ баримт би хэлж чадна. За энүүгээр нэг одоо бид нэр хулгайлах система гэдэг нэг юм гарсан ба. За тгээ явж итэл нөгөөд хүмүүсүүдэд баалахын тулд энэ анги хулгайлж байгаа хулгайч байхгүй. Тэрнээс анчин биш байхгүй. Хулгаан анчин гэдэг үг гаргаж ирж байгаа байхгүй. Уул нь ангийн хулгайч гэж социализм үед ч байсан. Би гөрөөч хүн чи буруу юм хийгээд хулгай хийцсэн болвол чи ан хулгайлсан хулгайч гэж намайг зэмлэх юм шүү. Хулгай анчин гэхгүй. Анчин гэдэг нэр хүнд бол маш өндөрт байсан. Яг тэгвэл олж олсон ангаа хүртээдгээрээ. Тэгээд ерөөсөө анчин гэдэг үг чинь гөрөөчин гэдэг үг гарлан тэр юм. Сүулдэ анчин болоод ингэсэн болохоос гадна дотноос энэ үгийн юу орж ирээд. Гөрөө гэдэг үг маань гөрөөчин гэдэг үг маань гөрөөс гэдэг нь одоо тэр нийгмийнхаа юугаар ингээд зэрлэг амьтныг тижээвэр болголоо то. Энийг мал гэж нэрлэж байгаа. Нөгөө хээр хөдөө байгаагаа гөрөөс гэж нэрлээд тэгээд энэ малыг маллах нь бол малчны үүрэг. Гөрөөсийг гөрөөлөх нь гөрөөчний үүрэг байхгүй. Ийм харьцаагаар нөгөөх нь гөрөөчин гэдэг анхных нь юу? Анчин гөрөөчин бол анхдагч нь. Нөгөө дахин анхдагч нь уу, өндөг анхдагч нь уу гэдэгтэй адилгүй. Анчин гөрөөчин анхдагч нь. Тийм ээ? Байгалийн гарсаа бид нэр анчин гөрөөчин төрж энэ бол яваад ингээд иржээ. Нөгөө энэс чинь хойш нөгөө амтны судлаач, биологч, агнуур зүйлч эдгээр чинь гарал нь гөрөөчтөөсөө сургаал авч гарсан байхгүй. Гөрөөчтийн сургаалаар за чи энийг агнж болохгүй. Энэ жил бол энэ амтнаас гар хурж болохгүй. Тэр үтэл аюул мундаг философи нь юу гэхлээр чоныг адилхан гөрөөч бай чи юуг нь над үзээв гэд гөрөөчд тэр чоныг чинь бас хамаагүй агандгүйсэн шүү. Аргагүй мал хууруу дайрсан тэр үед нь үргэлэг ан ав зохион байгуулад агандаг байсан. За ирвс байгаа нутаг ба шүү дээ одоо уул. Тэнд өвгчүүл хүүхдүүдээ тийшээ гөрөө хийхийг хордог байсан. Чи тэр адилхан гөрөөч тэрний хоолын чи бэлдэж өгөхгүйгээс хойш чи яахлаар тэр хоолноос нь булаацал тэндээс очиж тэхэнд гөрөөлөх гэдэг. Тийшээ явж болохгүйгээ хариуд өөр газар гөрөөлүүлдэг байсан. Дээр нь гөрөөч чинь ирвстэй газрын гөрөөч чинь цоохор амттай хоолно гэд цоохрыг хоолно гэд хонь ямаага
сардаа нэг ч юм уу мэдхгүй тэр юу нь бол хаяа нэг аваачиж тэнд бэлчээрлүүлээд тэгээд тэндээс ирвс нь хүртгэхээр авдаг байхгүй өөрийнхөө хэмжээгээр. Чон бол өөрсдөө тийм. Нөгөө андуураад нөгөө бүгдийг ингээл юу л амд нь таар бүгдийг бариад унгаагаад байд хоёр өөр байхгүй. Тэгээд хүртээдэг байсан гэж өвгчүүлийн дурсамжинд байдаг байхгүй. Ийм соёлтой ийм юмн дээр нь бид нар тэрний түгээгүйгээр бас бидний буруу байхгүй. Хамгийн харамсалтай юм тэр байдгийг. Яг одоо яг энэ болоод байгаа энэ зөрчил энэ юм болвол чиний асуусан асуулт чинь тайлбар наадах чинь гаргалгаа. Одоо юу болчихв гэхлээр бидний сургаагүй буруугаас болоод бид аимхаа. За яршиг ангийн хулгайч гэж хэлэхгүй хулгай анчин гэдэг. Бид нар лөө хандаад ингээд өөрсдийгөө хулгайч биш болгохын тулд нөгөөдөл хойш сууч. Яршиг өрөөлөө жаах уу эдгэрт одоо элдийн зааж өгөөд бүр буруутна гэдэг ингээд оошо ухарцнаас болоод тэр үед нь жинхэнэ цуг дайрах хэрэгтэй байсан юм байна л. Болно болохгүй бүгдийг нэлээд ташуурдах үед нь ташуурдаад торлох үед нь торлогдох байсан. Тэр үед чи бид нэр хөгжүүлж тэг сургадаг байсан ч. За гэтэл одоо ингээд нэг ард иргэд рүүгээ барьж аваад шийтгээд эрүү үсгээд торгоод болж байгаа биз. Гэтэл саяхан би шуугалсан да. Арабууд зүгээр мөрөөрөө сонхороо барихгүй сонхор барих нэрэн доор бүр буутаа сумтаа орж ирээд 6 аргал 3 бор гөрөөс үгүй цагаан зэр өшөө тэгээд хичнээн 100 ногт руу тэгээ нөгөө жороо тоодог гэд нөгөө цайчин конвенцд орсон амтны минь агентсан анга хинээс жаахгүй өөрийнхөө нөгөө ямар хууцч гинүүтэй тэрэн дээрээ тавьчихсан. Тэрний залуучууд над бохимдаад ингэж хэлээд ингээд боо юм болсон. Гэтэл тэрнийг шийдэх чадваргүй. Би авилгатай тэмцэх газар өгсөн, цагдаад өгсөн. За тэгээ шалгаж байгаа л гэсэн би ямар тэрнийг шалгах ирэх байх вэ? Шалгасан юм уу би мэдэхгүй. За ямар ч байсан тагнуулаас над хариу өгсөн. Намайг дуудуулсан. Та энэ хүмсүүдийг одоо манад өгтөө ямар утгаар өгсөн юм бэ гэж. Би болохоор за хэдэн сарын хэдний өдөр гарчих нь уу? Гарах үед нь наатайгаа бариач. Яагаад гэвэл манай эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулинд иргэнд нь гэж байдаг байхгүй. Тэрнийг оруулж ир зохион байгуулсан хуулийн этгээдэд гэж байдгүй. Тэр нь 9 сарын 1-ийнхаар мөрдөх байснаа сая хүчингүй болчихсон. Буцаагдсан байхгүй. Би ийм л учраас та нарыг гараагүй бол наадуулыг хил дээр барьж аваач. Тэгээ хариуцлага үдээл гэж. Монгол улсын хуулийг зөрчсөн байна гэдгээр нь би хандсан. За одоо гарцсан байвал яах вэ? Дахиж оруулахгүй харах хэмжээнд та нар авах хэрэгтэй. За тэр үүргээ бид нэр биелүүлж байна гэж над хариу өгсөн. Ганцхан би бас холбож байгаа нь юу гэхээр 9 сарын 8-ны өдөр шонхор шууны үхэл хоригдлыг засгийн газрын ордон дотор нэг хурал болсон юм. Маш хөвж байгаа гэдэг мэдээлэл нийгэм тараахын тулд тэр нь би дараа нь ярих нууц тогтоолтод холбох юм. Тэр хурал дээр ийм үйлдэл хийгдээд байна. Монголчууд чинь альва нэгэн гадныхныг үзий ядахлаар хит үзий ядчихдаг юм ба. Төр та нар энийг янзлаач гэдэг иргэний зөвлөлийн одоо дарга Дамжинсрын бит хоёр байгаль орчны сайд оюун хуралд хүлээлгэж өгсөн байхгүй тэр зургуудаа. Гэтэл тэр хурал дээр манерч нөө ерөөсөө энийг бол төвчгүй гадаад ямар дамжуулаад шүүх хяналтын байгууллага дөгн байрна та нарт очиж тэр мэдүүлгээ өгөөрэй гэд хэлсэн. 3-4 хоногийн дараа намайг даваа сам гэд одоо тэр би бол хулгайч гэж яриад байгаамаа. Одоо би энийг хүлээн. Тэр маш бусрамг үйлдэл хийж байгаа. Энэ хүн намайг дуудаад та энийг 11 сарын 15 хүртэл битгий ил гаргаач дараач гэсэн. За би 11 сарын 15 хүртэл дарж болно. Чи хуулийн дагуу 11,760-ыг улсад авах ёстой төлбөр хураамжаар нэг шонхороос гадагшаа экспортлсон. Яг энийг хуулийн дагуу чи авах уу гэж яг тэгээ би хуулийн дагуу авъя гэсэн байхгүй.
Гэтэл нөгөөд чинь тгээгүү 7 хоногийн дараа орон нутгаас над руу өмсөд мэдээлэл өгөөд та нөгөө үндэсний телевизээр 11,760 орон нутгийг авахар боллоо шүү гэж даваасаа бичиг заасаа өгөхөр боллоо гэж би зарлцсан байхгүй юу? Урд нь бүтээдэг тагс. Энэ чинь худлаа байна шүү. Даваасаа бөөрөө нөөц засгийн төлбөрийн тухай хуулийн агенснаар нь мөнгө авгээд гэрээгээ хийгээд явуулсан байх шүү гэж мэдээлэл өгөхлөөр нь би нөгөө нөхөрдөгөө яриад за чи нөхөр минь амлсан амлалтаа зөрчсөн байна. Чамтай би дайн зарлахаас өөр замгүй боллоо ш. Би олон нийт мэдээлэл шүү гэж хэлэхгүй юу. Тэр чи мэдээлэл. Тэгээ би зөвшөөрөл авсан байхгүй. Тэрний дагуу олон нийт мэдээлсэн. Энэ тэгээд одоо явж байгаа дундаас нь ярьж байгаа учир нь юу гэхлээр за ийм үйлдэл болсон. За энэ хаанаас гаралтай юм бэ? Хэдийнээс ийм болчихваа гэдэг. Энэ их нь одоо 12 оны би баримт ярьж ярихгүй бол 12 сарын 12 оны 10 сарын 20-ны өдрийн 101-р засгийн газрын тогтоол байгаа юм. Энэ дээр болохоор юу дурдгаж байгаа вэ гэхлээр үндэсний бахархал шууг зарлах тухай гэж. За энэ дээр шүү дээ шонхор шууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийг хайрлах, үзлийн бэлэгдэл болгон үндэсний бахархал шуугаар зарлсугай. За энэ айгүй эмгэнэлтэй болчихж байгаа байхгүй. Яагаад гэхлээр шонхор шуум нь 10 зүйл байдаг. Монголчууд эртээр үед шүтэнэ болгож ирсэн. Энэ үндэсний бахархалд шүү дээ. Одоо тэр нуус тавчаа тэгэл хүнүүгүй сурвал бичиг бүх юм бас ингээд үзээ судлуулад би балжин юмгоогоор судлуулсан. Одоо дүүгч. Тэгээ судлуулад ингээд бүх юм яхад цагаан шонхор бол бидний одоо шүтэн байжээ. Одоо энийг хүлийн зөвшөөрөл дээр цагаан шонхрын их тайван гэж залуу байгаа. Ягаад цагаан шонхор гэсэн? Эдлэг шонхор гэхгүй яасан. Тийм ээ? Ингээд нэг ийм төөрөгдөлд оруулаад одоо энэ дээр 10 зүйл шонхроо бид нэр үндэсний бахархалт болгох нэ гэдэг ойлголт байгаа байхгүй. Тэгээд би нэг юу болчихваа гэдэг ингээ харж итэл дараа нь юу бас гараад ирвэн чи юу үлээ гэдэг ингээд эргэлзэж итэл вэ шүү дээ тийм. 13-ны 1 сарын 12 одоо эн чинь хэдхэн сарын дараа байхгүй юу? Тийм ээ? 10 сарын 20-нд гарсан юм чинь 1 сар гэдэг чинь 3-4 сарын дараа гадаадд гаргахыг хориглох тухай гэдэг бас засгийн газрын тогтоол гарч ирж байгаа байхгүй юу? Энэ дээр амьтдын хуулийн 5-2-ын 2 заасныг үндэслэн засгийн газраас тогтоох нь эдлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглож сугаа гэж байна. Эдлэг шонхрыг хууль бусаар барьж гадаад гаргахыг завдах сөрөг үйлдэлүүдээс урьдчилан сэргийлэх энэхүү тогтоолын хэрэгжилт хяналт тавьж ажиллагааг байгаль орчин ногоо хөгжил сайд оюунд даалгах сугаа алтан үе. За одоо ингээд ерөөсө гадаач гарахаа болч тэгээд ард түмэн тэр үед айгүй гоё бодож байгаа байхгүй. Гэтэл чин 12 ондоо хэдий гаргасныг мэдэхгүй 13 онд 15 шонхор байна. Үгүй 30 шонхор. 13 онд 14 онд 40 шонхор гэдэг ингээд гаргасан байдаг. Тэгтэн би тэр үчи оюун байсан. Тэгтэн би бас эсэргүүцээд бас л одоо бичиг цаас чулууж ялаа л да. Соёл шинжилгээ ухааны зориултаар юм бол тийм олныг гаргаж байгаа юм бэ. Гэхдээ нэгийг ч юм уу 4-5-ыг доохтой эсгийн шалгуулах гэж байгаа бол одоо гаргаж болох юм та 5-6. Гэтэл яг л 30-40-оор гаргадаг гэдээ би эсэргүүцчихсэн.
За тэр маань ч одоо нөлөөлсөнгүй. Тэгээ над чариу өгөө сүйд болсон юм байхгүй. Ингээд өнгөрдөг байхгүй. За тэгээ 15 онд засгийн газрын тогтоол гараагүй байхгүй. Энэ хаан амтнтайгаа холбогдуулж гардгийг жилд дараа жил агнах юугаа хуулиараа гаргадаг байхгүй. Энд жишээ байгаа. 9 оны 4 сарын 15-ны өдөр 112 дугаар тогтоол гэдэг. За энэ дээрээ болохоор 9 онд 10 онд тусгай зориултаар 10 онд 2010 онд агнах барих гэж байгаач. Агнуурын амтны тоо хэмжээг тогтоох тухай. Энэ дээрээ нөгөө юугаа оруулчихж байгаа. Энийн нэгд нь болохоор ингэж байгаа байхгүй. Тусгай зориултаар угалж 50. Тэг 200, бор гөрөөс 50, цагаан зээр 80 гэдэг ингээ явж байгаа. Эдлэг шонхор шувуу 240 толгой байхаар тус тогтоо суугаа гэдэг. Нэг тогтоол дээр гарч байгаа. За оюуныг би ингэж гаргасан байх гэж найдаж байна. За энэ дээрээ бас өшөө нэг цааштай анхаарах юм юу гэхлээр шонхор шуугүй штэ. Хуулиараа нөөцлөлийн төлбөрийн тухай хууль дээрээ юу заасан байдгүй гэхлээр жишг үнийн тогтоогоод тэр нь 17-гийн 1-ийн 5 дээрээ байгаа. Жишг үнийн тогтоогоод тэгээд тэрнээсээ төлбөрийн хураамжийн хуулийн дагуу гаргана гэх. Тэр нь болохоор жишг үнийхээ 80-90% гэж заагаад өгч чинь 13 оны нөгөө шинэ гарсан хуулиар. За энэ дээр болохоор яг тэрнийхэн дагуу юу гэсэн байгаа вэ гэхлээр төлбөрийг нь 10,800 хураамжийг нь $960 бодцугаа гэдэг ингээд байхаар тогтоосугаа гэдэг. Амьдаар нь барих нэг толгой эдлэг шонхор шууны жишг үнгээ гарч. Энэ доллараар байгаа байхгүй. Энэ чинь гадаад үйлчлэх үн. Доллараар байгаа чинь. Надаа асуултууд гарч ирж байна л да. За таныг одоо ингээд шонхрын төлөө ингээд араас нь хөөцөлтөд гүүгээд цаг зав өстой жил өдөр сар гэлтгүй жилээр ингэж гаргаад ингэж хөөцөлтөд яваад байгаа юм бэ. Яг таны яг хүсэн сонирхол юу вэ гэдгийг би бас мэдмээр байгаа байхгүй. Мэдээж таал угаасаа гөрөөж юм. Гэхдээ байгальд ойрхон гэдэг. Үнэхээр яг шонхор шуугаа бодож гин үү? Альсвал одоо бодлого хүмүүсийн хийж байгаа ажлыг алтааг олоод харцсан тэрийг зөвшөөрлөх гэж явна уу гэдэг нэг асуулт байна. Хоёрт нь энэ нэг жишг үнгийг тайлсан шүү дээ. Одоо чинь юу гэдгийг гахаагнсын үнийг сая 300 мянган төгрөгөөр торгочт нэг одоо шонхор монхор их чинь нэг $10,000 гээд ингээд явцдаг. Энэ мөнгө нь яг үнэхээр эргээд нөгөө нэг шууныхаа явдлын үржил байдаг юм уу, амьдрах орчин сайжруулах байдаг юм уу, тийм юмд зарцуулагдчих юм уу? Эсвэл ингээд гоё биднээс нөгөө татвартаа нэгд нийлээд хүмүүсийн цалин мөнгө пүнлүү болоо, зарим нэг өөр хүмүүсийн өөр тийшээ явчихад байдаг юм болоо гэдэг хоёр асуулт байна л да. Тийм. За би сүүлчийнхээс нэж ихнийхээ сануулаар энэ яагаад би энийг яг энэ баримт харж яриад байгаа юм гэхээр бид нар баримт харахгүй бол хүн ойлгохгүй. Тийм. Санаанаас ярьж байгаа юм шиг. Тэгээ энэ нөгөө төлбөргээ сая 10,800. Энийний чинь 50% нь нөөц ашигчны төлбөрийн тухай хуулиараа 50% нь эргүүлээд нөгөө өгчээ нь 7,000 жилд өгч байгаа юм чинь 200 гарах гэж юу байсан гэд оюун хорлын хилээд байгаа гэж чинь засаж залахын тулд эннийхээ 50% нь ашиглах юм. Тий. За яг одоо гаргацсан байгаа шонхрын тоогоор би хэлгээд. Одоо энэ жил 240 шонхор гаргацсан байна. Түрүү жил 200 гаргацсан байна. Ингээд 440 шонхороос бодоод үзэхэд энэний 50% гэдэг чинь аюул амархан багангийн хүүхч гэсэн бод чинь. Нэг шонхрыг 440-оор үржүүлчихлээр нэг тоо гараад. За ингээд бодоод үзэхлээр чинь 2 сая гаруй доллар бид нэр 440 шонхороос олсон мөнгөөрөө төлбөрөөсөө 50% нь эргүүлээд нөгөө судлаачтай цалинжуулаад судалгааг нь хийлгээд нөгөө үүр юмыг одоо хаана байрлуулах юм. Утасны модонд үхээд байгаа тэр юмыг 15 ватт чөлөө эдийн ватт чөлөөд үхэж гэн гэдэг эрчим хүчнийхээ яамны нөхдүүдтэй дуусаагүй. Баримлын төрөл дээр бол медаль дээр бол ийм байна. Зүгээр би жижиг баримлын төрөл
өөр өнгөрсөн хугацаанд бүтээлээ дуусгаад ингээд 15 оны шилдэг уран бүтээлээр хаан уулзгээд бүтээл шал гарсан. За шийдлгээд энэ өчнөө засгийн газар байгууллаа янз янзын нэрүүгээр шийдэж чадахгүй, эвлэрдэггүй. Энэ байдлыг би бас л одоо яг бухимдсан сэтгэлээ тайлж та нар минь нэг улс гүрнэ Монгол гэсэн улсыг нэг сайхан эвлэрж ягаад хүчтэй болгооч гэж жишээ болгоод амтан хүртэл одоо ингээ эвсээд хүчтэй амтан дундаас агаарт эвсээд бий болгож байгаа. Та нарын нэг хүн байна да нэг эвсээд Монгол гүрнийг нэг зөв болгоо хүчтэй болгооч гэд шийдлгээд нэртэй юм бүтээл хийсэн. За ганцхан юм дээр би харамсаж явдаг нь хүнсүүдийн уран бүтээлийг би бол муултгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрөө ертөнц байхгүй. Яагаад уран бүтээлчд ингээд биеийнхээ үзэл бодлыг юу гэдгийг одоо ямар нэг юм тулгуурлдаггүй одоо очиж нэг шахаанд ордоггүй гэхлээр өөрсдөө бүгд өөрийн гэсэн том ертөнцтэй. Тийм учраас ямарваа нэгэн нам ивсэл янз янзын юмны шахаанд ороод болон ташигддаггүй байхгүй. Тэрүүгээр онцлог учраас би уран бүтээлчтэй бүгдийн мундаг гэдэг. Нэг алдаа байхад нөгөө талдаа миний гаргадаг алдааг тэнд сайжруулаад хийцэн байх жишээтэй. Ингээд бие бинийгээ нөхөж явдаг байхгүй бүтээлээр. За зүгээр харамсалтай юм юу гэхлээр бид нар би өөрөө цутгаараар бас мэрэгцсэн шүү дээ. Шилдүүн даргын заавраар би социализм үед чинь бүх л социалист орнуудаар яваад технологийн үндсэндээ намайг хулгай хийж ир гэж даалгавар өгч маш олон орноор явсан. Тэрнийхээ дагуу 88-9 онд бүх нөгөө юунуудын заавар бүх юмудаа бичээд хийгээд технологийн боловсруулад 89 онд фундаментын ухаат хийж исэн хөрөл цутгуурын үйлдвэр одоо өнгөт металлаар цутгуурын үйлдвэр хийгээд тэр монументал чимээлийн үйлдвэр гэдэг энэ дээр тэд нар цугладаг байсан. Лувсан дорж байгаа гэдээ манай дарга байлаа. Үйлдвэрийн дарга монументал чимээлийн үйлдвэр. Энэ мундаг хүн байсан. Ухаантай. Бид нарыг хордоггүй. Одоо нэггээр тэр үед чинь төрийн эсрэгэл юм шиг хүн болгоо ойлгодог байсан. Тэгэд бид нар оролцдог байсан юм аа. Тэгээ явахтай энэ урайлдаг, дууддаг энэ улсууд чинь тустай хүмүүсүүд байдаг шүү дээ. Уран бүтээлчд бол харин ч тэр социализмын хамгийн мундаг арчлагчд нь байсан. Хэлэх гэсэн юм даргынхаа өөдөөс хилчдэг. Тэрнийхээ шам бангийн хүртэгтэй гавьяа шагнал авдаггүй. Ийм л байсан үе. Энэ бол туйлын үн. Тэгээ эдний чинь нөгөө лоозон нөгөө жигсах одоо өлсгөлэн зарлахтаа барих лоозон янз янзын юмнууд чинь одоо нэг шиг юм хулдаасан хэвлэл байгаагүй. Бүгд өөрсдөө цагаан 100 юм бүгийг аваад тэгээд гараараа бичдэг юм үе. Одоо болдгээд ил болдгээд манай баримлч энэ тасгийн дарга байсан. Энэ хүн эдний барих лоозон юмнуудыг одоо хийж өхийн тулд эднэр мөнгөгүй юм байна. Энэ эрхмүүд чи бүгд очижсэн. Эднэр мөнгөгүй юм байна, хэдүүлээ мөнгө цуглуулж барих лоозонгийг хийж өгөхгүй бол болохгүй нэгэд 1000 төгрөг цуглуулчихсан тэр үед. Одоо болд одоо гэрчлэн. Болд одоо ажиллаа хийгээд байж байгаа манай баримлчин бол. Тэгээ 1000 төгрөг цуглуулахдаа 5 10 дан уран бүтээлчдийн цуглуулсан мөнгөөр шөнө эднэр чинь үүлээ үзэж бичдэг чаддгууд нь бичээд тэр лоозонгийг хийгээд маргааш өглөө тэр урай лоозонгийг барих юм бид нар хийж өгсөн. За гэтэл одоо эднэрийг зөөрлүүлээд хардаа. Нөгөө мөнгө байхгүй лоозонгооч барих мөнгөө гаргаж чадахгүй хүмүүсүүд одоо ямар их мэдлэлтэй ямар их баян болж байна. Тэгчгээд одоо бид нарыг их дээрээс харж явах жишээтэй. Ийм юм болцсон байхгүй юу? Тэгээ энийг өнгөрсөн үед чинь яг хөө социализмын үед бол уран бүтээлчдийн одоо тэр плакат хийх
одоо энэ нийгмийн сайн сайхан байлгахын төлөө урай лооз энэ төр зөндөө бие биенийхээ цусыг үзэж болохгүй юм байна гэдгийг ойлгоцсон байхгүй. Тэгээд биднэрт үе дамжаад бидний цуснд годлох цусыг бид нар биенийг алддаг байхгүй. Ингээд тантай яриа сууж хаад надад анз харагдаад тань л да. Мэдээж таныг уран бүтээлч гэхээсээ илүү таныг ер нь бачуурсан дотроо ер нь багтарсан нэг юм байгаа гэдгийг сургаар таны энэ дотор байгаа юмыг хуваалцах бас үндсэн зорилго байсан. Гэхдээ битүүрт ярилцах цаг их байгаа учраас энэ лүгөө орно. Энэ лүгөө орохоос өмнө тэгээд би үргэлжлүүлээд уран бүтээлийн талаар бас асуулт тавьмаар байна л да. Энэ бол ер нь бол дэлхийн Монголд ихтгүү дэлхийн техникийн уран баримл одоо салбар энэ юу нь бол маш томдоо тооцогддог. Гайхамшигтай түүхэн юмнууд байдаг. За сүүлийн үед бас мэрсэр баримлууд, хөшөө, дурсгалууд баригдаж байгаа ч гэсэн та энэ талаар юу бодож байна? Баригдаж байгаа хөшөө, дурсгалуудыг ер нь та анзаарч гин үү? Анзаарах сөхөөтэй явна уу? За баримл олон төрөлтэй л дөө. Зөвхөн миний яг өөрийн одоо чултам дараагаас үүрэг болгож өгсөн төрөл бол медалийн төрөл. Чултам дарга намайг дуудаад үүрэг өгч ийсэн. За чиний энэ хийж байгаа хийц чиний энэ юу чинь бол ерөөсөө медалийн төрөлд орох юм байна. Чи тэрнийг Монголд хөгжүүлээ гэж. Тэгээ тэр үүрэг даалга маань яг хөө би амьдаа л нэг юм тэгээд л үдий хүрлээ. Тэгээ надаас хойш одоо яад дуусах юм мэдэхгүй зүгээр. Энэ олон нийтэд төгссөн тэр миний Чингис хааны гурвал гээд бүтээл байгаа. Одоо тэр маань архин дээр гараад ийсэн тэрний хоёр архин дээр гарсныг би зогсоолоо. 5 жил шүүхээр явж зогсоолоо. За одоо нэг зөвшөөрлгүй ашиглацсан одоо тэр 2,600,000 Чингис сэрцгээгээд элбэг доржийн арчилсан намын захиалгаар өөрснөө хийцэн надаас зөвшөөрлгүй авчих юм одоо байдгийг. Энд хүмүүсүүд их бухимдаж чиний бүтээлийг ашигласан байна гэд баахан ярьдیں۔ Би тэгээд за яхаа наад хөөвөл цугцаа 10 жил байдаг. Одоо наад улс суучин тархин дээр суудсан байгаа зэгт наадах чи явахгүй гэд би хөнддөггүй. Тэгээд тархинаас буугаад зэрэгцээ суудсан цагтаа би хөндгийг юм байг гэхүү. Тэрэн дээр би нэг гомдол гаргадаггүй. Одоо байжлах хугацаа гоё юм байсан. Бидний урав ухаанаар хийгддэг байсан. Гадагшаа дутгшаа бэлэг дурсгалын юм зөндөө хийж цэдэн бал даргын Батмөх даргын юм хийж өгчээлээ бид нэр. Бид шүү. Ганц би хийгээгүй Монголын орчууд тэрэн дээр зүтгэж ийсэн. Зураачт нь баримлчт нь баримлынхаа юмнуудыг хийж ийсэн юм ба. Тэр үед бол уран бүтээлчд бол үнэлэгдэг байсан. Гавьяа шагналыг өгдөг байсан. Бүтээлийн үнэлээ 500-аас өгдөг байсан. Бид шиг баян хүн байгаагүй. Одоо та нар хардаа төрслөх урлагийн буюу яг энэ нийгмийн хөдөлгөгч хүчин болж исэн хүмүүсүүдийн хэрэглээ нь багасцсан төрийнхэнд. Одоо та нар эдгээр юу хэрэгжилж гэнэ үү гэхлээр монголчуудыг уяах хэрэгтэй байхгүй. Монгол хүн бодох юм бол зөв шийдвэр гаргадаг байхгүй. Бодуулахгүй тулд завгүй байлдах нэг талаас. Өдөр хоногийнхоо хоолыг яаж олох вэ? Тэрэндээ одоо улайран бие биенийг мүлжих. Энд нэгдүгээр завгүй байл. Хоёрдугаарт юм бодох гээд ирвэл уяраадаг байхгүй. Нөгөө дууддаг, хуурддаг. Одоо тэр хүмүүсүүд ямар их гавьяа шагнал одоо хөтж байна. Энэ бол гаднаас барьж байгаа бодлого гэж би харддаг. Гадныхан тодорхойлч монголчуудыг бодуулах юм бол зөв шийдвэр гаргадаг юм аа. Тийм учраас аль болохоор юм бодуулж болохгүй гэсэн. Бүр хааваага Манжин хааны үед баг хаадын үед ч гэсэн энэ бодлого явж ийсэн. Тэгээд хүмүүсүүд ярьдаг л да. Манайхан хоорондоо ингээл ярина шүү дээ. Яагаад энэ арт хүн одоо босдгүй юм бэ? Энэ хулгайчуудыг алчмаар байна шүү дээ. Гэтэл юу гэхлээр баг хаадын үед биднэрт сургамж болоод цус тохиодлогдсон код байдаг байхгүй. Тэр нь юу гэхлээр баг хаадын үед бид нар маш их биенийг алсан юм байна.
нөгөө ван хаатуудыг хаан хүүдүүдийг одоо ингээ хуваагдсан. Тэдний өмнөөс тулалдаж маш их бие биенийг агнж ийсэн, алж ийсэн учраас тэрнээс хойш цөөрснийхаа дараа монголчууд ойлгосон байхгүй. За эн чинь бид нар яаж ч муудалцж ийсэн Эхлээд ярих. Яагаад баримл танд тэгж их таалагдгийг. Да яагаад баримлыг одоо бүтээе, барья гэж боддог болсон юм. За энэ бол зүгээр би хүүхэд байхасаа л Пенер ордны баримлын дугуйлан гэл ингээ яваал. Би чинь Дандмаа өгшин шав. Би олон багштай. Дандмаа байна. Би мэгмөр гээд баримлч байсан. Уран баримлт дээр байна. Дөрцөрн гээд бас одоо Сэрүүн тунгалаг байна да. Бас л манай том одоо баримлчтай нэг. Энэ хүмүүсийн гараар орсон юм аа. Тэгээд манай багш нарт нэг сонин онцлог байдаг байхгүй. Чиний уран байх чинь бол Тэнгэрээс өгөгдлөө. Хамгийн гол нь чи хүн байх ёстой гэж. Тэр тал дээр биднэрт нэлээд бидний үеийнхэнд айгуу тийм даалгаварч гэх юм уу да. Тийм байдлаар хандж ийсэн учраас бидний үеийн баримлчид ёсцодогтой альва бүтээл хийхдээ одоо юу гэмдэ нэг хүний захиалга, хараа, хяналт гэдэг юм да. Тэрнээс ангид байсан. Тийм л байдлаар өнгөрсөн хугацаагаа өнгөрөөлөө дөө. Тэгээд олон багш нарынхаа бас дурсахгүй болдгоо. Учираас би энэ багш нарынхаа одоогийн дурсгалтанд зарим нь одоо тэнгэр альцсан байгаа. Одоо амцрын байгаагаас дөрцрөн багш маань байна. Дөрцрөн багштайгаа холбоотой байгаа. Ийм байдлаар өнгөрөөж ирлээ. За өнгөрсөн 15 онд би олон жил одоо дуусгаж чадаагүй бүтээлээ дуусгасан. Тэгээ олон жил гэхлээр хүмүүсүүд айгүй гайхдаг байхгүй. Одоо яах лээрээ заавал нэг бүтээл, хоёр бүтээлийг ч юм олон жил хийдэг ингээд. Тэгээ капитализмд орсон үед уран бүтээлч чинь юу гээгдсэн шүү дээ. Одоо энэ түүх болоод үлдчихлээ л дээ. Тэгээ би яагаад энийг түүх болгож сөхөд байгаа юм гэхлээр энэ одоо төрд гарцсан одоо энэ хүмүүсүүд байгаа шүү дээ. Одоо анхдагч мангадагч гэдэг байгаа. Эдгээр ч бүгд ядуу байсан. Яагаад энийг би нотлоод байгаа гэхлээр